ягаад Филиппин улсыг сонгон суралцахаар болсон бэ гэмээр. Нэгдүгээр Монгол улсад өвлийн улирал маш хүйтэн, дээрээс нь утаатай байх үед ягаад халуун орныг зэржүүлэхгүй гэж бодчихсон. Хоёрдугаар гэх юм бол Филиппин улсад англи хэл суралцах нь хамгийн тохиромжтой байдаг. Ягаад гэх юм бол филиппинчууд англи хэлийг өдөр тутамдаа байнга өргөн хэрэглээнд ашигладаг учраас. Тэгээ 3 дугаар гэх юм бол мэдээч хэрэг дуулах юм байгаа. Тэгээ бас манай сургууль болохоор сэдвүү хөтнө. Яг гадаа иргэн хажууд байдаг болохоор ер нь тэр бас тэрийг онцолж сургуулийг сонгосон байна. Тэгээд бас нэг юм нэмж хэлэх юм бол Филиппинд англи хэл суралцах нь бусад улсад суралцахаас мэдээж өртөг төлбөр мөнгөөр болол хамаагүй хямд зардлаар илүү чанартай боловсролыг эзэмших боломжтой гэдэг учраас тэр болгоныг бодож харагдсан байна. Филиппин улс гэсэн байна. За бид Филиппин улсад ирэхдээ EasyGo-гийн карт дамжуулж QQ English сургуультаа ирсэн байгаа. Тэгээд бас ямар агентлахаар дамжиж наашаа ирэх вэ гэдгийг бас бодож судалж байгаад бид хоёр хоорондоо ярилцж байгаа EasyGo гэсэн юм байна. Тэгэхээр яаж гэх юм бол ер нь сошиал медиагаас ихэнх мэдээлэл авсан тэгээд бас харьцахад их амар өргөн дэлгэрэнгүй айгүй гоё хариулж ирсэн. Тэгээд дээрээс нь бас нэг юм нэмж хэлгээд энд ирсэн байх хугацаанд ч гэсэн байнгын иргэх холбоотой байж яаж юм хичээл номоо сайн уу хийчихлээ. Айгүй их гоё кэрэлж юм их таалагдсан. EasyGo-хонд баярлалаа. Баярлалаа. Филиппин улсын хүмүүс монголчуудаас юугаар ялгаатай вэ гэхээр надад бол ингэ санагдсан. Өөрсдөө бүгдээрээ англи хэлтэй учраас дээрээс нь нэг амьдралад хоорондоо ямар нэгэн гадаад иргэн шилтэй хүмүүстэй харилцахад ямар ч асуудал юу гэдг нь надад бол май санагдсан. Тэгээд дээрээс нь маш их соёлтой, ээлдэг, найрсаг, тийм дуу хөгжимд дуртай, дурсан хүмүүс шиг санагдсан. Тийм, ер нь яг юм арлын орны, халуун орны хүмүүс гэсэн шиг нэг халуун төстэй хүмүүс ер нь санагдаад байдیں۔ Чанга дуутай, хөгжилтэй, тэр цоглог тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь тийм болохоор өдрийн хажууд нь байгаа хүмүүсийн мүүдийг бас айгүй гоё өргөж өгдөг. Тэр нь бол надад айгүй гоё таалагддаг байгаа. Тэгээд дээрээс нь бас нэмж хэлэх юм бол та Филиппин улсын соёл иргэншилтэд танилцсангаа англи хэлийг сайжруулах бүрэн боломжтой юм байна шүү. Тэгээд яг энэ орчинд нь байхаар гоё. Ер нь бол угаасаа зүгээр нэг дэлгүүр ороод нэг ширхэг тэгээд бэлэн гой багтаж юм уу. Тэгтээ урт цаа банк дээр болохоор чих хурдан нэлээ хилэн бас хурдан өсгширч өгдөг. За QQ English сургууль суралцахад бол одоо хамгийн давуу тал таалагдж байгаа зүйл нь гэх юм бол man to man буюу багштайгаа ганцаарч ирсэн хичээлүүд бол одоо их давуу тал болж байгаас нэгдэж байгаа. Яагаад гэх юм бол яг мэдээж хэрэг групп хичээл сонирхолтой байдаг. Хүмүүсийн одоо өөр орнуудын соёлын талаар сонсох их гоё байдаг. Гэтэ яг багштайгаа ганцаарч ирсэн хичээл дээр болохоор миний яриа бол ер нь бараг 90% нь багшийн яриа болохоор 10%. Тэгэхээр ер нь бол зогсоо зайгүй англи хэлээр ер нь бол ярина гэсэн. Тэгээд ер нь бол яг өдрийн 6 хичээлийн 4 нь болохоор яг юу байгаа. Ганцаарч ирсэн хичээл байгаа болохоор ер нь бол маш их англи хэлээр ярьж байна. Ер нь бол баг л яг адилхан санагдаж байгаа юм. Тэгээд дээрээс нь давуу талтай зүйл нь юу вэ гэхээр бусад улсад англи хэл суралцахад ганцаарч ирсэн хичээл одоо 4 цаг гэдэг нь бол маш хурд хугацааны хичээл. Тэгээд энэ бол маш үр дүнтэй англи хэлээ сайжруулах аргатай ордог юм байлээ. Энэ хөтөлбөр маань бас манай QQ English-гээ сонгож суралцж байгаа сургуульд маань байгаа юм шиг давуу тал санагдаж байна. Дээрээс нь багш нарын хандлага нь үгүй nice. Тэгэхээр яг түрүүний хэлсэн шиг яг мэдээч хэрэг юм халуунцтай цоглог хүмүүс байдаг. Тэгэхээр ер нь бол яг хичээлээ орохдоо ч гэсэн юм ирч хүчтэй ордог. Тэр нь айгүй гоё. Халуун цустай. Халуун цустай. Бид хоёрын хувьд гэх юм бол өдөрт 6 цагийн хичээл үзэж байгаа. Эндээс болохоор 4 цагийн ганцаарч ирсэн хичээл гоё. Одоо man to man. Нөгөөх нь болохоор 2 цагийн групп хичээл үзэж байна. За тэгээ хичээлийнхаа бус цагаар юу гэж юм бэ гэхээр мэдээж манай энд байрлаж байгаа Newtown даас орчмын үйлчлэгээний газрууд гэх юм уу. Одоо хоолны газруудаар хэсэж маш олон төрлийн хоолоод идэж байгаа. Гоё. Тийм тэгээ бас сургууль дотор маань болохоор жим байдаг. Дотор болохоор яг хажуудлынхаа Savoy-гийн хотел байрлаж байгаа. Тэр хотел маань өөрөө жимтэй бас бассейнтэй. Тэгээ мэдээч хэрэг манай сургуулийн хамгийн том давуу тал хичээлээ тараад далайн эрэг рүү бич дээр очиж болно. Тэгээ далайн эрэг дээр маань бас бассейн байдаг. Тэгэхээр бассейн дотор чилэрч болно. Зүгээр далайн чимээ сонсоод бас хэвцэн ч болно. Тэгээд яг тэр нь бас одоо айгүй гоё санагдчихж байгаа. Тэгээд мэдээч хэрэг хотын төврөө орж болно л та. Гэхдээ ер нь сургуулиасаа гараад Newtown дотор ер нь
дэлгүүр, хоолны газар бүгд яг хажууд байдаг. Тэгэхээр энэ авьяасаа бол заавал их холдох хэрэг биш ерөөсөй байхгүй. QQ English сонгож суралцж байгаа суралцагчид маань бас чөлөөт цагаараа сургуулийнхаа орчиндөө жимээр хичээлж болов юм бас бильярд, ширээн теннистэй байгаа. Тэгээд бас суралцагчид маань өөрсдөө гэсэн цагаан өнгөрөх боломжтой лаунж гэдэг хэсэг бас байгаа. За тэгээд мэдээж суралцж байгаа орчиндөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх бүх нөхцлөөр нь хангаж өгсөн байгаа маш том давуу тал гэж үзэж байна. QQ English сургуулийн маань бас нэг маш том давуу тал нь болохоор би одоо хоол гэж үзэж байгаа. Тэгээд ер нь ямар ч одоо прожектд ажилласан ч юм уу хаашаа ч утсан миний хувьд хоол бол маш чухалтай байдаг. Тэгээд хүмүүст тийм байгаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол хоол маш сайтай. Тэгээд десерт маш сайтай. Өглөөний хоол, өдрийн хоол орой бол гэдэг сургууль дээр ер нь бол 3 удаагийн хоолтой. Хагас бүтсэн өдрөө ч гэсэн сургууль дээр хоолж хооллож болдог нь бол одоо бүр ашигтай бидэж байгаа. Зөвхөн хоол гэлтгүй бас бус одоо бусад үйлчилгээнүүд нь бас бүгдээрээ nice санагдаж байгаа. Одоо жишээлбэл Викториагийн сургуулийн хажууд байрладаг Savoy хотел байрлаж байгаа. Эндээсээ гараад орж ирээд хаалгаа нэгээд сайн байна уу гэж одоо мэд мэдхээс ахуулаад тэгээд дээрэс нь сургуулийн үйлчлэгчдэр бусад багш нар одоо хэрвээ хэн нэгэн оюутан маань жимд орох гэлээ гэтэл пүүсгүй ах юм бол бүр хөдөлж аваад өөр юм олгох хэм бас боломжуудтайгаас гадна таны хувцс хэрэгтэй болсон байх юм бол сургуулийнхаа laundry room-д бас угаалгах боломжтой гэж сайн угаас санагдаж байна. Тэгэхээр ер нь бол яг амьдрахад тохиромжтой цогц ер нь бол бүх үйлчлэгээ сургууль дотор орчихсон байгаа гэсэн. За Викторийн байрлаж байгаа одоо яг энэ Cebu хот маань Филиппин улсын хоёр дахь том бүхий юм байлээ. Нэгдүгээр болохоор Manila буюу одоо Филиппиний capital city, хоёрдугаар Cebu орж байгаа юм байлээ. За тэгээд та Филиппинд хэрвээ аялангаа, амрангаа суралцахаар шийдсэн бол заавал ямар нэгэн арал руу очиж заавал аялах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Филиппин улс маань болохоор одоо 7000-аад аралтай одоо тийм бас онцлогтой ус байгаа. Тэгэхээр хагас бүтсэн өдрөө заавал ямар нэгэн өөр арал руу бас очиж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд сургууль маань болохоор бас маш олон групп аялалттай юм байлээ. Тэгэхээр мэдээж хэрэг ер нь хамрагдаж болно. Битэр болохоор хуваараа Boracay гэдэг арал руу бол очиод ирсэн байгаа. Тэгээд тэр бол бүр үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээд байрал бол бүр дэлдэхгүй. Тэгэхээр тийм гоё одоо арал руу заавал бас очих хэрэгтэй санагдсан. За ямар ч байсан QQ English сургууль дээр ирээд тэгээд миний хувьд гэх юм бол мэдээч ирээд англи хэлмээр ер нь бол гайгүй тэгээд илүү миний сонирхож байсан хичээлүүд гэх юм бол яг Business English, STG Topics, тэгээд News Alert гэдэг ингээд юм үргэлжлүүлээд юм танин мэдэх хичээлүүд бол бас байгаа. Тэгээд тэр нь бас надад бүр маш их сонирхолтой байгаа. Тэгэхээр зөвхөн юм яг бизнесийн англи хэлний хэллэгүүд, тэгээд STG Topics гэхээр одоо энийг одоо дэлхийд тохиолдож байгаа одоо тулгамдж байгаа том асуудлуудын талаар багштайгаа одоо бүтэн цагийн турш ярьдаг. Тэгээд тэр болохоор ингээд юм зүгээр өдөр тутмын яриа гэхээсээ илүү юм албаны яриа миний холбоор маш их сайжирсан гэж бодож байгаа. Миний хувьд юм бол би өмнө нь англиар одоо кино үзээд ойлгож байгаа юм. Одоо ерөнхийдөө яг англи хэлийг ойлгодог юм шиг ойлгодоггүй юм шиг нэг иймэрхүү асуудалтай байсан. Тэгээд энд ирээд хамгийн гоё гарсан төвшөлт маань юу байсан бэ тэгэхээр одоо англиар ярихдаа хамгийн анхны хичээл дээр бол жоохон хичээд бие бариад дээрэс нь ингэж ярил зөв байх болов буруу байх болов гэдэг нэг эргэлзэл тэнэгэлзэлтэй байсан бол тэр маань байхгүй болчих тийм байлээ. Тэгээд энэ мэтчлэн за бас зөндөө одоо хэд төвшөлтөд гарсан байгаа. Тэгээд мэдээч хэрэг бас хэлмээр юм хэрвээ одоо бизнес маркетинг ихсүүлэх гэж байгаа бол тэгээд төсөөлөө гадаадын түвшинтэй харьцах байгаа бол тэгээд бизнес English гэдэг хичээл бол бүр надад маш чухал санагдсан. Гэх юм бол мэдээ одоо ингээд зөв бизнесийн хэллгүүдээс гадна одоо бизнесийг эхлэхээс ахуулаад авч явах хүртэл гэх тийм хичээлүүд бол бас давхар орж байгаа. Тэгээд тэрийг шууд англиар сураа явчихаар бол бас айгүй гоё сонирхолтой санагдаж байгаа. Тэгээд тэр хэллээ сурахаас гадна мэдээж багштайгаа ингээд хоорондоо ярилцж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ийм бүтээгдэхүүн гаргавал нэг ч одоо яаж маркет хийх вэ гэж хоорондоо ингээд ярихад бас ийм за гоё бизнесийн санаанууд бас маш их орж ирж байгаа нь та. Тэгээд дээрэс нь би бас нэг юм нэмж хэлмээр байна. Одоо REMS гэдэг хичээл байгаа. Тэр хичээлийг үзэхдээ бол бас маш гоё өвөрмөц аргаар тэр тухайн багшийн тэр сургалтын системийн өвөрмөц аргаар
та бүхэн англи хэлээ сайжруулах боломжтой юм байна. Тэр маань бас өөрөө давхар оюуны ой тогтоолтын хичээл бол авчиж байгаа юм байна шүү. Тэр ер нь бас яг ой тогтоолт, шин санаанууд одоо бүх зүйл дээр маш их төвшөлтөд гарч байгаа. Ягаад таныг Филиппин улсад ирж суралцаасаа гэж хүсэж байгаа вэ гэхлээр нэгдүгээрт таны хувьд одоо бодит танаас гарч байгаа зардал, мөнгө тэр болгон мэдээж бусад улсаас татуу байх болов. Тэгээд энд бол мэдээж хэрэг одоо Хятад, Солонгос, Япон, манай англи болохоор бас нэг араб хүн бас байгаа. Тэр ер нь бол бас олон улсын одоо маш олон улсын найзуудтай болох боломжтой байгаа. Хоорондоо тэгээд заавал ойлголцох хэрэгтэй болохоор тэгээд тэрнээс айгүй гоё ингээд өөр улсын соёлын талаар сонсож болно. Тэрнээс айгүй гоё санагдав. Нэгэнд ийм коммуникейшн үүсгэж байгаа болохоор та одоо тухайн найзынхаа улс орноор аялахаар болох юм бол хизээд тэр үнтэйгээ контактлаад тэгэхэд нөгөө хүмүүс маань ч гэсэн бас уриалгахын хэрвээ ирэх юм бол хэлээрээ заавал дагуулж явна гэдэг тиймэрхүү байр суурьнд байгаасаа гой санагдчихсэн. Тийм. Тэгээ ер нь бол угаасаа сурангаа аялье гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гоё одоо утаанаас зүхтаага түүтэн цаг агараас зүхтаагаад бас юм гоё дулаан оронд далайн иргэн хажууд маш олон орны хүмүүстэй англи хэл сурахад бол ер нь бол бүхэл зүйлэн давуу тал санагдчихж байгаа. Тэгээ бас нэг юм нэмж хэлэх хэрэгтэй байна. Филиппин улс маань өөрсдөө одоо маш гоё соёл иргэншилтэй улс учраас та тэрхүү баялагаас одоо баялаг сонин содон соёл иргэншлээс маш их олон зүйлийг суралцах боломжтой байгаа. Нийт хүмүүс маань бүгдээрээ маш гоё уриалгахын, бүгдээрээ дуу шимтд дуртай, хайртай тийм хүмүүс байгаа учраас та бүхэн бас энд аялангаа, суралцсангаа дээрээс нь маш гоё өөрийнхөө амьдралын гайхалтай түүх мөчүүдийг бас эндээс үлдээх боломжтой шүү. За тэгээд та бүхнийг бас бүгднгийн Филиппинд ирж суралцаасаа гэж хүсэж байна. За ингээд EasyGo агентлагаар дамжуулаад QQ English сургуультаар одоо ирж аялангаа суралцаарай гэж хэлмээр байна. Суралцсангаа бас гайхалтай түүх мөчүүдээ бас энд бас бий болгоорой гэж хүсэж байна. Баярлалаа.